Сайн бацгаана үзэгчтэй яг одоо та бүхний өмнө спортын төгөнд болсон явдлуудыг ярьдаг. Өсгөө битэр бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаарт та бүхэнд NBA-ийн одоо талбай дээр яг одоо халуухан байгаа сэдвүүдийг ярилцахаар түүнтэй холбоотой сэдвүүдээр ярилцахаар бид хоёр ирсэн байна. За өдрийн мэнд. Өдрийн мэнд. Тэгээ яалчгүй сонирхолтой сэдв. Тэгээ яг халуухан багаан дээр нь яриач гэж шийдлээ те. NBA гэлтгүй ер нь дэлхийн түүхэнд ч гэсэн бас маш ховор үзэгдэл сайхан болоод өнгөрлөө. Хүмүүс ер нь бараг л эвдэгдэхгүй шахуу гэж ярьдаг байсан амжилт. Дүнгийн цайх эвдэгдлээ. За энэ бол Miami Heat багийн тоглогч Bam Adebayo 83 он авч. За Washington Wizards багийн эсрэг тоглолтод 83 он авсан. За тэгээд бид нар ерөнхийдөө яг өмнө ярьдаг байсан шүү дээ. Kobe-гийн 81 оног эвдэнэ гэдэг нь л хэцүү шүү дээ. Ерөнхийдөө яг Wilt-ийн 100 оноо. За тэгээ Kobe-гийн 81 оноо гэдэг бол маш хэцүү. Гэхдээ яг дөхөж очсон тоглогч нар сая одоо ойрын нэг 10-аад жил явах хугацаанд хэд гарч ирсэн. Яг одоо идэвхтэй тоглож байгаа тоглогч нараас. Гэхдээ хараахан эвдэж чадаагүй. Гэхдээ хин эвдэх болох гэсэн. Ерөнхийдөө нэг тийм асуултууд нэг жил улирал болгоно л нэг төрдөг байсан шүү дээ. За энэ сэдвтэй холбоотойгоор хоёлаа. За ер нь энэ хүү оноонуудыг хэрхэн авсан. За мөн ер нь орчин үеийн сагсан мөн гэж яриа тий. Орчин үеийн сагсан мөнхд ер нь энэ оноог одоо дахиж эвдэгдэх боломжтой юу? За мөн дээрээс Miami Heat бас сонирхолтой юм статистик үзүүлдэг нэг жил болгон хийгээд байдаг те. За мөн дээрээс нь дэлхийн түүхэнд бас хамгийн өндөр оноо авсан ямар тохиолдол байдаг зэрэг битээр өнөөдөр ярилцаар. Бэлдсэн байна. За ярианы эхлэлээ хоёулаа эхлээд онцогийн эхлэлээр явчих гэж бодлоо л да би. За Wilt Chamberlain бидний мэдих 100 оноо нөгөө 100 оноотой нэг зураг гэдэг шүү дээ. Тэр чинь нэг угаасаа одоо камер инээтрээ нөгөө нэг медиа сайн хөгжөөгөө учраас баримт нотлохоо болгож л одоо тухайд авч ирсэн. Тэгээд цаасан дээр бичсэн. Тэгээд цаасан дээр бичсэн. Тэгээд тэрнээс хойшоогоо тоглож болохоор яг нөгөө нэг юм одоо iconic хэмжээний болцсон шүү дээ. Яг тэр зураг. Тэгээ нөгөө өндөр оноо авахаараа цаасан дээр ингээд авсан оноогоо бичдэг. Wilt-ийн хувьд болохоор 48 минут тоглосон юм байлээ. Тухайд 48 минут тоглохдоо статыг нь хоёул зүгээр нэг богинохоо харчээ. 100 оноо 25 самбар. 25 самбарж бас юу өвдөө те. Угсаа амар хүн байсан л та те. Тэгснэ чөлөө шийдэлт болохоор 32-оос 28 хийсэн юм байлээ. Тэгэхээр бас нэлээд нөгөө нэг алдаа авсан тий. За тэгээд яг field goals буюу товтлооны хувь болохоор 63-аас 36 гэсэн хувьтай товтлж ирсэн юм байна. Үзүүлэлт нь бол. Тэгэхээр ерөнхийдөө нэг 36 товтлогоо амжилттай болгосон дээрээс нь нэмэн 28 чөлөө шийдэлтийг гүйцэтгэж л одоо тухайд 100 оноо төрсөн байна л та. Тэр үеийн нөгөө бичлэгүүд жоо хомсол та тий. Гэхдээ яг тэр тоглолтын ингээд тухайн яг 100 оноо биш ер нь ингээ Wilt Chamberlain тоглолтуудыг харахаар ер нь самбарлуу дайрсан давталсан ер нь өөрийнх нь ойр орчинд хүмүүсээс нэлээд өндөр оноог маш амархан төдөг байсан. Ямар сандал онооны рекордыг эзэмшдэг байсан. Хэрхэмшүүтэй. Тэгэхээр 100 оноо аимшигтай том босго. Тэрэнд төгсөн үзүүлэлт нь одоо бүр хэдэн баг те одоо ч баг 40 жилийн дараа юм уу те 44 жилийн дараа Kobe Bryant Toronto Raptors багийн эсрэг 2006 оны 1 сард 81 он авсан. За тэрхүү тоглолтод угаасаа бид хоёр одоо тэр дэлгэрэнгүй яриач шаардлагагүй бүх бичлэгүүд нь байдаг, энэ тэр байдаг. Тэгээд энэ үед чинь ч гэсэн Монголын саксон сонирхчид угаасаа бас үзэж эхэлж ирсэн үеүүдтэй. Тийм учраас тоглолтын тухай үед үзэж ирсэн хүмүүс ч байгаа. Тэгэхээр тухайн тоглолтод Kobe Bryant 42 минут тоглосон юм байна. Бас нэг тодорхой хэмжээнд суусан тий. 42 минутанд 81 оноо тэгээд 6 самбартайгаар тоглолтод дуусгаж ирсэн. За чөлөө шийдэлтийг болохоор ерөөдөө 20 шидэд 2 алдаад 18-ыг нээсэн. Тэгээд 46-аас 28 гэж тоглож ирсэн юм байна. Тэгээд тухайн тоглолтод ч нэг 10 хэдэн оноо бараг тасарсан байдаг санагдах юм. Тасраад тэгээд Kobe-г 81-ээс ч илүү оноо авах боломжтой байсан гэж ер нь ярьдаг. Тий. Суулгаагүй байсан бол тий. Оноо тасраад явцсан учраас сөсгөлийн минутад гаргаж ирээгүй. Тэгээд оноо тасарсан байсан учраас яг тэрхүү тоглолт нь бидний өнөөдрийн ярих сэдвийн маргааны эхлэл болж байгаа байхгүй юу? Kobe-гийн оноо үн цэнтэй Bam Adebayo-гийн 83 оноо тэрэнд хүрэх үйс тийм леженд биш гэж одоо яриа гараад байгаа. Зөвхөн Монголд гэлтгүүгээр дэлхийд. За хоёулаа тэгэхээр сая одоо өчигдөрхөн болсон тоглолт руу орох гээд байна л да. Washington Wizards багийн эсрэг адилхан 42 минут Kobe-тэй адилхан 42 минут тоглосон. За 83 оноо авсан. Хажууд нь 9 самбар авсан. За 3 дамжуулттай гэх мэт. Тэгээд эндээс гоц нэг харагдах юм нь болохоор хүмүүсийн шүүмжил төртөд байгаа нь 43 чөлөө шийдэлтээс 36-ыг нь хийсэн. Яагаад ийм их чөлөө шийдэлт шийдэх болвоо? Хитрхи хиччихсэн юм уу? Эсрэг баг нь хүртэл яагаад алдаа хийсэн юм бэ? Хэрэггүй алдаанууд, дими алдаанууд гэл. Тэ? Тэгээ field goal-ыг харахаар
43-аас 20 ерөөдөө 50% төрөөгөө гэдэг үндэслэл нь одоо баймыг илүү одоо нэг Кобигийн хажууд үн цэнэгүй юм шиг харагдуулаад одоо тийм сэдв болоод байгаа байхгүй. Тийм. Гэхдээ яг би чамаас асуумаар л байна л да. Байм Адебайо үнэхээр чичирсныг яг харсан шүү дээ. Тоглолт нь бол үнэхээр яг сүлдээ бүх тоглоом гэсэн баймыг л хайдаг шүү дээ. Тэгэхээр яг тэр мөч чамд яг ямар санагдсан бэ? 70 оноод хүрээд ирсэн үе байсан л да. Ингээл оноонууд нь гарч ирж байгаа шүү дээ. Тэгэхэд байм хэдийнэ 70 оноод хүрсэн байсан. Суугаагүй. Майами хочж ийсэн, тэргүүлд явж ийсэн. Гэхдээ суугаагүй. Тэгээ бүх товтлогоо шахав. Тэрнээс хойш баг их товтлогоо баг 100-ны баг 90% товтлогоо баамаар явсан. Тэгсэн шүү дээ. Тэгээ баамч хийсэн, алдаагач авсан, чөлөөч хөдөлтэй хийсэн. Тэгэд ямар ч хүн харсан чичирсэн л гэж харагдахаар байсан л да. Гэхдээ энэ бол мэдээж би өндөр зэрэглийн тоглолт те. Ямар нэг одоо хүмүүс Вашингтон Визардыг удирлаа хийцэн муугаал гэж яриад байгаа л та те. Гэхдээ энэ чинь өндөр зэрэглийн хоёр баг тоглож явахад 83 оноо аавна гэдэг бол өөрөө бас гайхамшигтай. Тэн чинь бүх зүйлээрээ тоглохоо хамгаалтаар хамгийн шилдэг хүмүүс л дэлхийд одоо шилдэгдэл цугларсан байгаа шүү дээ. Тэгвэл дараагийн асуулт. Үнэхээр одоо 70 оноотой те жичих гэж яриад байгаа те. Бүр яг боломжтой байсан бол хэрвээ чи яг одоо зүтгэх байсан уу? Эсвэл ёс зүгээ бодоод те. За ингэн байж, чичрэн байж би рекорд ивчихснаас зүгээр те. 70-таагаа дуусъя. Тэгээ нөгөө нэг одоо хоёлыг дараагийн ярилцах тоглогч нар байгаа л те. Тэд нартайгаа адилхан яг ингээд бичигдээ гэж бодох байсан уу? Ер нь бол энэ дээр айгүйх одоо маргаан гарч байгаа шүү дээ те. Ёс зүг ямар ч энэ 4-р үе бол ялангуяа саксофон мөг биш байсан ингээл одоо чинь Вашингтоны засгалжуулагч ярьдаг ч юм уу. Тиймэрхүү байдал төр чи яг аль сонголтыг сонгох байсан бэ? Хүн шүү дээ. Би бол чичрэн. Яагаад гэхээр эн чинь одоо л ингээд яригдчихэж байгаа учраас эн чинь за нэг сар гарan гэж юм уу те өсрөөл нэг сар гарan яриа л энэ яриа байхгүй болно. Тэгээ хожим нь юу ярих вэ гэхээр онооны чигсаалтанд баймад буюу MB дүгнэлт 2-т орчихсон гэдэг л ярих байхгүй. Одоо хэдүүлээ мэдэн штэ хамгийн том жишээг ярихад бол Westbrook 2 жил дараалж triple double дунжилсан те. Гэхдээ яаж triple double дунжилдаг байсныг бүгдээрээ мэдэн штэ. Ер нь бол assist Westbrook-с бөмбөг авч байгаа хүн болгон товтлохыг хичээдэг байсан, самбарыг бүгд хашаад Westbrook-т үлдээдэг байсан. Тэр үнэн штэ бүгд л мэдчихэж байгаа штэ. Тэгтээ эцэст нь юу гэж ярьж байгаа Westbrook жичирч triple double дунжилсан гэж хүн чинь ярьдаг л байхгүй одоо л те. 2 үлрэл дараалж юу triple double дунжилсан гэж ярьдаг. Мөн дээрээс нь MVP авсан, triple double дунжилсан жилдээ MVP авсан гэд энэ яриа нь үлдэх учраас хинч байсан тохоо мөчийг бол тэр одоо хүмүүсийн ихс эрэхтэй арилтыг бол орхиод би бол чичирнэ л гэж бодож байна. Гэхдээ амар яаж илээ. Ер нь бол одоо баймыг одоо үгүйсгэж илээ гэх юм уу те. Тиймэрхүү зүйлс маш их байсан. Тэгээд сая хэллээ шүү дээ те. Бүх цаг үеийн түүхэнд 2-т орох үзүүлэлт гэдэг те. Тоглолтын дараа ярьцлагын үеэр Норм Паул ярьцлага нэг сэтгүүлчээс микрофоныг наваад асуудаг байхгүй. Wilt, Bam, Kobe. Энэ нэрсийн дунд ингээд орж ирэх чамд ямар санагдчихна. Ер нь бол чи ингээд түүхэнд бичигчлээ. Домгуудын хажууд чи дунд зогсчтэй Wilt, Kobe. Чамд ямар санагдчихна. Яг тэр асуудаг хэсэг бол зүгээр яг тоглолтыг яг бүрэн одоо илэрхийлсэн нэг хэсэг байсан юм болов уу гэж бодсон байхгүй. Яг зүгээр Bam-ийн хувьд яах юм бол авчвал хүмүүсээс ирж байгаа юу бол яалч Bam бүр суперстар хэмжээний тоглогч биш те. За стар хэмжээний тоглож байлаа гэхэд хэрвээ одоо бид нэр Лука Дончич ч юм уу. За Джейсон Тейтем ч юм уу те. Дэвин Букер ч юм уу. Магадгүй Леброн хэдэн жилийн өмнө ч юм уу. 80 оноод авсан бол хүн болгон энэ аргагүй л гэж ярина яг. Энэ бол авах ёстой тоглогч те. Хинч одоо Bam дээр ирж байгаа юм шиг юм маргаан ирэхгүй те. Тэр жичирч авсан байна уу яаж авсан байна уу хамаагүй байхгүй. Bam яг суперстар биш яг багийн бас одоо ройл тоглогч ярьдэн штэ. Ройл тоглогч мөн дээрээс нь яг тийм хамгаалагч болоод одоо төвийн байрлал те. 4-5 дээр тоглодог тоглогч ингээ авчаар хүмүүсийн бас нэг эргэлзээ явуулаад байна л да. Бас яг зарим хүмүүсээс игдүүцэл төрөөд шиг байна те. Тийм байлаа. Тэгтээ бас зүгээр Bam-ийн талаас нэг зүйлийг өмөрөх юм бэл яг чиний сайн хэлдгээр Kobe мэдээж 2 нэмэр SG-ийн байралтыг тоглодог бүх цаг үед яригдахаар хэмжээний тоглогч яг байралтаа те. Тэгэхээр Kobe-гийн нэг өөр зүйл нь болохоор яалтчгүй самбарын тоглогч Bam-ийн хувьд. Тэгээ самбарын тоглогч энэ хэмжээний тоглолт гаргаж ийн гэдэг нь өөрөө бас маш гоё одоо үзүүлэлт байхгүй юу? Мэдээж алдаа их авсан баг нь эсрэг баг нэг алдаа хийсэн. Окей ойлгож байна. Гэхдээ энэ хүн чинь бас тоглож байгаа байрлалыг бодоод үзэх юм бол бас нөгөө талаараа жоохон ойлгож болох юм шиг зүгээр санагдсан л та надад. Гэхдээ яг үнэхээр л илт байсан л та. Гэхдээ ямар ч баг юу яана л та.
70 оноо төхөөд ер нь нэг рекорд эвдэх нь ойлгомжтой болоод ирдэ штэ. Зарим тоглогчид хүртэл яг үндэ трипл дабл хийх гээд нэг самбар дутцсан байхад өөртөө хаяад авдаг үед байдэн штэ. Яг үнтэй Янас гэлтгүй ер нь маш олон тийм тохиолдлууд байдэн штэ. Цаг дуусгахаас өмнөөс нэг өөртөө яаж ч юм уу самрааг үзэг төсөл нэг ассист заавалчгүй өгөхгүй чичрээд хайгаад байдаг ч юм уу те хүн болгон тэрийг хүлээдэг те. Тэр би бол энэ дээр чичирсэнд бол үнэхээр Баймын өмнөөс бол баяртай байна. Тэгээд дасгалжуулагч Эрик Спойстра бас тоглох боломжийг нь гаргаж өгч минутыг нь өгж ойлгож те тэгсэн нь бас маш гоё одоо багийн уур амьсгалын хувьд маш гоё одоо шийдвэр байсан гэж харагдаж байгаа байхгүй. Тэгээд шилдэг оноо түүхч шүртлөө 83 оноо авна гэдэг бол өөр гайхалтай л та. Одоо Кевин Дурант ч юм уу те ингээд 80 оноор төгсөн бол хүмүүс за угаасаа оноо түүхч юм чигээ ярих бол оноо түүхч тийм хамгаалалт зөөрөлсөн тоглогчтой одоо тоглолттой тоглогч ингээд авцсан нөр. Ер нь бол надад бол гайхалтай санагдчихна. Тэгээ сүүлийн жилүүдэд ялангуяа Баймад Байо шидэлтэн дээр илүү анхаарч эхэлсэн. Ер нь бол 3 араас шиддэг болсон шүү дээ. Сул орхиж болохгүй болсон. Гэхдээ амар сайн тэгэхгүй л ажилладаг болчихно л доо ер нь. Тэгээ амар сайн биш. Гэхдээ ер нь бол шиддэг болсон өөрчлөлтүүд орж ирсэн. Тэгээд тэрэн дээр нь нэмэгдээд мань хүн энэ үйлрэлд Макста за 24 билүү 25 он авсан байт юм лээ. Авсан. Тэгээд энэ тоглогч 83 гэдэг бол маш өсрөнгөө одоо тоглолт байгаа байхгүй юу. Тэгээ энэ үйлрэлд дэвч гисэн ингээд нэг жоохон Баймыг одоо тоглолтын хувьд өндрөөр үнэлж чадахгүй одоо үйлрэл байгаа байхгүй юу. Адаглаад гэхэд All Star болж чадаагүй гэдэг ч юм уу тийм. Тэр талаар нь харах юм бол айгүй хэцүүс. Гэхдээ яг энэ одоо тоглолт нь магадгүй түүний сэргэлт байж бас одоо үлдсэн тоглолтууд байж чадах болов. Хангалттай шүү дээ. Энэ зөвхөн Баймын амжилт биш байхгүй юу. Энэ чинь Miami Heat гэдэг багийн амжилт байхгүй юу. Энэ одоо Miami плей-оффын бас эхний шатуудад авахын тулд одоо 5 6 ч юм уу те байр ахиулах шаардлага байгаа те. Тэгэхэд бол Miami Heat-ийн үлдсэн тоглолтуудад энэ бол маш том нөлөө болж байгаа. Баймч гэсэн өөртөө итгэлээ олж авч байгаа те. Тэр нь бол Баймын амжилт гэхээс илүүтэйгээр Miami Heat багийн дараагийн одоо энэ плей-офф төгсөн байгаа энэ тоглолтууд болон плей-оффт бол амар том нөлөөлөх гэж бодож байна. Гэхдээ юу яд шүү дээ. Miami Heat ер нь нэг юм маш сонирхолтой баг штэ. Тэгээд яг би бол одоо жишээ нь Miami Heat fan 2006 оноос одоо яг нэг Wade-ийн авраг авсны дараах үеэс би яг дэмжиж эхэлсэн. Яг дараа жилээс нь яг 7 он хүртэл тэгж дэмжиж эхэлсэн. Тэгээд үнэхээр сонирхолтой баг. Жил болгоо нэг сонирхолтой үзүүлэлтүүд сонирхолтой зүйлүүд гарч ирдэг те. Ер нь ингээ Miami Heat-ийн ингээ фэн хүний хувьд те. Одоо байнгын доминат баг биш те. Ер нь бол дунд хэмжээний баг. Тэгээд тэгсэн мөртлөө бас л өртөө байнга яригддаг. Дандаа underrated байж байгаа дандаа апсетууд гаргадаг те. Тийм фэн хүний хувьд ингээ үзэхэд саний амжилт бол ер нь бусад ингээ амжилтууд нь бодоод үзэж ер нь хэр байдаг вэ? Үйлрэл болгон шүү. Сайн хэлсэн шүү дээ. Амар сонирхолтой гэдэг. Тэр нь юун дээр ихээр одоо жишээ нь бусад багууд дээр зарим ингээд нэг одоо Майамигаас илүү том хотод байгаа багуудын хувьд гэх юм бол жил болгон магадгүй ингээд контендер хэмжээнд яригдж идэг. Жил болгон том тоглогчдыг авдаг гэж ярьдаг те. Гэхдээ яг Heat-ийн фэний хувьд бол яг сагсан бөмбөгийн одоо гой сайхныг нь айгу олон талаас нь мэдэрдэг юм шиг надад санагддаг. Би зүгээр хэд жишээ зүгээр дурдах бол багийнхаа бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчтойгоо болон их гурвал гэсэн хоёр өөр багаар авраг аваад үтцсэн. Маш гоё мэдрэмж. За тэнгуүтээ All Star-ын одоо энэ тухайн ивентэд те амар сонирхолтой оролцдог байхгүй юу? Slam Dunk-д 3 хүн дөрүүлсэн Miami Heat-ээс те. Энэ жил ихэд ингээд дөрүүлчихэж байгаа. Өмнө ингээл Derek Jones Jr-ийн нөгөө нэг Eric Gordon-той илүү баталдаг штэ бас. Хиний видео оноогоор ярьдаг. Тэр чинь бас тэгэл сонирхолтой нэг хэсэг байхгүй. Тэнгүүтээ 3 онооны шидэлтэн дээр хүртэл одоо Jason Capono, Glenn Rice гэх мэтчлэн ингээл тоглогчнаар ингээд 5 тоглогч одоо Heat-ээс төлөөлөд төрүүлсэн байгаа байхгүй. Ер нь төрүүлгээс гадна ер нь бас тогтмол оролцдог те Miami-дэс нэг шидэгчтэй ер нь үед тэгэнгүүт түүхэндээ хамгийн олон одоо нэг 3 шидэлтийн тэмцээн төрүүлсэн баг жишээ нь Miami Heat байгаа байхгүй. Тэгээд Shooting Stars гэж болдог өстэй. Нэг хэсэг болж байгаа дунд нь завсарлаад энэ жил дахиад ирж байгаа штэ. Тэрэн дээр Chris Bosh, Dominic Wilkins-тэй тэргүүтээ тэр баг нь 3 жил дараалаад төлөвлөндөө дундаа завсартай ч болохгүй. Ямар ч тааш 3 авраг авсан бидий. Яг Chris Bosh-ийн нэг зодог тайлхаас өмнөх тэр үе мөйт те. Тэгээд бүгд санаж байгаа бол 2022-оос 23 оны үйлрэлд Miami Heat 8-аар гарсан. Нэгээр Bucks гарсан. За тэр бүр аимшигтай цуврал байсан те. Тэр баг финал хэмжээний финалийн төвшөнд яригдахаар цуврал болсон шүү. 8-аар гарсан баг нь
нэгээр гарсан бага тэгж аимшигтай илүүрхэж хамгаалтын хувьд одоо эсрэг бага хүнд хэцүү байдалд оруулаад тэгээд бүцгийн финалт чинь Бостонтой 3-1 гэж эхлээд 3-3 болоод тэгээд 4-3 7 тоглолтод ажилладаг тий. Тэгээд финалт тэр плей-офф тэр жигтэй Майами дүү баг аимшиг абсолют синема гэдэг шиг үнэхээр гайхалтай плей-офф байсан тий. Тий. Дандаа тоглолт болгон юу болгон дээр дандаа андердог нь байдаг. Тий. Андердог нь өс тий. Тий. Тэгэхэд Янс ямар галзуу ир үе үлээ тий. Бостон ч бас ямар амар байлаа тий. Тэгээд тухайн одоо Милокигийн бүрэлдэхүүн ч гэсэн өөр ямар амар байлаа тий. Тийм нэг Жими Батлерын нэг юу нэг өөдөөс нэгдэг. Тэр чин юу штэ яг тэр онд болсон санагдах юм. Ал Хорфорд эсрэг тий. Тэгээд яг хөө үнэхээр финалд гарсан ядарсан байсан. Тэгээд нөгөө талаас Йокич гэдэг тоглогч угаасаа бараагүй тэр нь бол үнэ. Баабалдаас амар байсан шүү дээ. Гэхдээ тэгж тэр хүртэл явдаг нь аимшигтай байгаа. Тий, тэр замналал тэр бол авраг оцсон болцоо гэж тэгээд дуустсан. Тэр бол үнэхээр одоо ингээд тэр тоглолтод бодож миний бараг шар ус босч шүү дээ. Үнэхээр амар тоглолт болгон дээр дандаа андардаг орж ирэл. Тэгээд хосоолох бахтах юм бол хожоо гараад тэр тий. Тэгээд 2016-аас 17 оны улирлт заяа. Улирлын эхний хагасыг 11-30 гэж эхлүүлсэн заяа. Тэгснэ үлдсэн тоглолтууд нь 30-11 гингүүтэй 50%-тай 41-41 гэдэг амжилттайгаар улирлыг дуусгасан заяа. Хоёрдугаар хагас бол бүр зүгээр яг хоёрдугаар хагаст NBA-ийн багуудын баг топ 3 байсан байхгүй. Хамгийн сайн багуудын нэг байсан. Гэхдээ яг нь улирлын амжилтаараа Чикаго Буллстай байдаг болоод яг амжилт тэнцээд тэгээд 9-р ойронд бичигдээд хоорондын тоглолт орчлоо. Тэгээд ерөөдөө плей-оффт орч чадаагүй нэг улирал байдаг. Гэхдээ тэр 2-р хагас бол бүр галзуу заяа. Амар. Миний санаж байгаагаар нэг G-лигээс Окоро Вайт лөө хэм бэлээ. Нэг тоглогч орж ирээ. Тэр тоглогчийг орж ирснээс хойш жишээ нь 10 хожицсан гэж ярьдаг байл. Тэгээ 13 дараалж хожиж браалсан шүү дээ тэр улирлчаа. За Майамигийн талаар бол нэг юмэргүй байна те. Өөр бас Майамигийн талаар сонирхолтой зүйлүүд байгаа юу? Өөр бусад багуудаас ялгардаг зүгээр хүмүүсийн мэддэг зүйл мэдээж нэг hit culture гэж байдаг шүү дээ. Hit culture ерхий одоо бэлтгэлчлэлтийн хувьд маш чанга хатуу. Жими Батлерт хамгийн зөгцсөн баг нь хит байсан гэдэг нь яг энтэй адилхан. Тэнгүүтээ би бас нэг юм сонсчихсан байхгүй. Тоглогчдын энэ нэг одоо биеийн ийм шейпэн дээр бас лимит тавьж анхаардаг гэж сонсчихсан. Тийм учраас одоо нөгөө донч дээр гарсан яриа энэ дээр яг тиймэрхүү зүйл хитийн хувьд бас хэр барахтай гардаггүй гэж сонсчихсан. За тэгэл нөгөө багууд ч нөгөө хиттэй трейд хийхээсээ бүр нөгөө эрс татгалздаг болсон шүү дээ. Тэрийг гол одоо гаргаж ирсэн хүмүүсийн нэг бол яалчгүй Эрик Спойстра. Үнэ. 2008 оноос хойш одоо хүртэл тасгалж болж байна. Өнөөдрийн хувьд одоо NBA-ийн хамгийн одоо урт хугацаанд бага удирдах байгаас гадна түүхэнд дэжсэн. Ер нь бол баг ихний 5-т байдаг лөө. Тэг ер нь бол Эрик Спойстра яалчгүй Hall of Famer л дээ. Ойрхон ойлгомжтой тий. Тэгээд бүх цаг үед одоо яригадаад эхэллээ тий. Яалчгүй агуу тасцуулагч ингээд нэг багийг урт удаан хугацаанд юм тогтмол амжилттай байлгана гэдэг нь бол одоо ингээд Попович зодог тайлснаас хойш одоо дараагийн хамгийн агуу нь баг одоо Эрик Спойстра гэж тэгээ Стив Керу Эрик Спойстра гэсэн яриараа орчлоо шүү дээ. Яг одоо цагт тий. Тий одоо цагт бол. Тэгээд зүгээр эцэст нь зүгээр нэг юм дурдаад хэлэхэд андрафт тоглогч нарыг Miami Heat баг өөрсдөө гаргаж ирдэг нь фэнүүдийн хувьд бүр үнэхээр ийм гоё жаргалтай сагс үздэг. G-лигээс үнэхээр нүдэ олдог тий. Хөгжлийн лигээс үнэхээр нэрээ нэг эрдэнэ гаргаад ирдэг тий. Эсвэл эрдэнэ болгочдөг тий. Би нэг нэр хэлээ заяа. Удаанаас хаслаа. Тий. Андрафт. Тий. 2002 оны андрафт. Энэ тоглогч өөрөө зодог тайлах хүртлээ. Тайсныхаа дараа ч гэсэн ер нь бол багийн бүр яг ийм амин сүнсийг хадгалж барьж явдаг байсан тоглогч. Тэр андрафт байсан гэж боддог. Тэгэхээр гоё. Тэгэл сүүлийн зүгээр жишээнүүд гэх юм бол нөгөө Gabe Winston, Strus тэгээд Duncan Robinson тэр чинь яг нэг үед хамт байхдаа гоё яснаа өөр бусад багууд руу тараа явсан чинь нөгөө нэг жиг нөгөө таран танигдна гэдэг шиг юм болсон шүү дээ. Тэгэхээр л яг энэ багийн фэн байхад хамгийн гоё зүйлс бол зүгээр сая нэг хитэн зүйлсийг л зүгээр дурдлаа. За хоёулаа эргээд гол сэдв рүүгээ орох уу? Гол сэдв рүүгээ орохоос өмнө за ингээ сая Бамад боёо 83 оноо авчлаа те. Ер нь 80 оноо Кобигийн амжилтыг эвдэнэ гэдэг нь өөрөө маш хэцүү гэж хэдүүлээ. Сүүлийн хэдэн жил ер нь NBA үзэгч фэнүүд нь ярьдаг байлаа шүү дээ. За тэгээд тэрэндээ төгсөн тоглогчд бол одоо Лука Дончич, Доно Мичел, Лилард, Дэмин Лилард гэх мэт тоглогчд байлаа. 70 оноо, 60 оноо те 73 оноо гэдэг ч юм уу. Чиний бодлоор одоо цаг үед одоо ингээ Бамад бай авснаар ер нь болох боломжтой гэдэг бодлоо ороод ирлээ шүү дээ. Ер нь дахиад Баймаа
амжилтыг эвдэх, цаашлаад вилтэй амжилтыг эвдэх боломжтой юу? За хэрвээ боломжтой гэвэл тэр тоглогч нь яг одоо цагт хэн байх бол гэж бодож байна. Одоо ч ийм хэлээд хэцүү 3 жилтэй ч юм уу. Хиний санаанд Харин байм авчихсан тий. Тийм тэгэхээр ер нь яг боломж бол бүгдд байгаа. Гэхдээ хамгийн ойрхон зүгээр тоглогч нараас гэх юм бол магадгүй бид нар зүгээр юу яадаг гэсэн шүү дээ. Магадлаар нь боддог гэсэн шүү дээ. Шидэл цайтай тоглогч нар байх. Магадгүй жижиг тоглогч нар ивдэх бах те. Тейтем ер нь гвардууд ч юм уу те. Эсвэл яг хуу SF-үүд ч юм уу одоо Тейтем жишээ нь болж байна. Эсвэл Дончич, Мичел яг саяны хэлдэг Лилард Бүүкер те. Дэвен Бүүкер гэдэг тоглогч нарыг ивдэх болов гэж боддог л байсан л та. Тэгээ одоо яг нэрлэхээр үнэндээ бас санаанд бооход хэцүү байна. Яг энэ хэдэн тоглогчийг л нэрлэн хэвээрээ. Хэвээрээ л одоо боломж нь байгаа тий. Дэвен Бүүкер гэхэд жишээ нь тэр 70 оноо 70 оноо тий. Тэр 70 оноо гэхэд карьерийнхаа их үед л авсан шүү дээ. Харамсаа хожигддаг л хасан шүү дээ. Филэтэй тий. Тэнгүүтээ яг самбарын тоглогч нараас ойрын үед хамгийн их оноо авсан тоглогч бол Joel Embiid. Jokic 70 оноо шүү дээ. Хамгийн их нь үү? Тийм. Тэр боломжтойгоос гүйл би Jokic гэж магадгүй гэж бодохгүй. Магадгүй. Гэхдээ Jokic илүү нөгөө нэг бусдыгаа нөгөө тоглох хүсвэл илүү нөгөө нэг хүсэлтэй дамжуулалт илүү гаргадаг учраас магадгүй бас тэр талаараа татагдах байх л та. Joel Embiid чинь 36 минут тоглосон 70 оноотой. Нөгөө нэг Kelly Oubre Jr. хүртэл хийсэн юм шүү дээ. Наад чинь Embiid ч гэсэн ивдэх байсан шүү дээ. Наад ч баг ингээ үнцнийг өгдөг ч юм уу. Зүгээр тэр талаас нь бас ярьжсэн. Embiid бол бас боломжтойсэн. Гэхдээ одоо л хэцүү л та. Тэгэхээр яг саяны хэдэн тоглогчийг л нэрлэн дээ. Devin Booker магадгүй. Тэгэл KD-г бид нэр бас хардаг байсан да. Тийм, KD нэлээд харс, James хардаг байлаа тий. Магадгүй ивдэх боломжтой гэл. Тэгэхээр яг магадгүй хамгийн надад боломжтой нь одоо ч гэсэн хэвээрээ Devin Booker л энэ да. Би ингээд сая Баймыг авсны дараа нэр ер нь яагаад хин л бол хин ер нь баг нь хүсвэл болох юм байна. Өөрөө хүсвэл болох юм байна гэж бодлоо. Би Янасыг бас магадгүй. Янас ч бас нэг жоохон чичирдэг мод нэрээ төвчүүл чичирчдэг шүү дээ. Тэг чичирэх гээд ирүүл чичирчдэг төрлийн хүн шүү дээ. Аим шүү дээ. Тэгэхээр бас яг эсрэг баг нь хамгаалт сул. Тэг ялангуяа хиний дүүрэн байрлал ч юм уу тэр байрлалтай хамгаалт сул баг эсрэг бол Янас бол нэг игтгэн таарс үед бол бас нэг 80 руу төгсөж магадгүй шүү. Гэхдээ Янасын жоохон шидэлтэн сайжрахгүй бол бас хэцүү баг. Тийм, жоохон шидэлтэн сайжрахгүй. Ядаглаад одоо жишээ нь энэ байм чинь 6 удаагаар бас тийм тий. Гэдэг чинь бас л нэг тэр хэмжээний 6 7 удаа хийх хэмжээнд л одоо тэгээд бас фри throw хэцүү тий. Харин тий. Тэгэхээр шидэлтээ жоохон сайжруулчвал юу Янаст бол боломжгүй байхгүй л та. Би бол зүгээр сая Баймыг авсан чи ягаад ерөн самрын тоглож авч болдгоо. Клэ нэг үед нэг 40 он авч галзуурдаг шүү дээ. Тэр бас амар те. Дахиад нэг үед тэгээ шидсэн бол 80 авлаа ш. Дахиад 3 үедээ те. 6 залсан хэд залсан гэдэг үлээ. Тийм ш. Мангар зөвхөн залсан. Залахгүй зүгээр аваа шиддэг те. Ганц нэг л тоншдог. Зүгээр авсан байрлалаас шидэд тоншоод хийгээд исэн ш. Ерөөсө дрибл хийхгүй шизээр байгаад. Тэр үед бас тийм бол орчлоо. Нэг үед ер нь 40 он авч байгаа юм чинь бүхэл бүтэн цаад үлдсэн 3 үед нь ягаад дахиад 40 он авчиж боддог. Тэгтээ яг тэр тоглолт клэдэг сүүлийн үед суцал та. 60 оноод тусдаг л. Тийм байна. За NBA үед бол үзэгчтэй бит хоёрын тамгалж байгаагаар бол нэг иймэрхүү байна. Та ямар тоглогч нар бас авах боломжтой гэдгийг бас өөртөө сэтгэлийг өчрөө те. Бас тэгээд яагаад гэдгээ сайн нэг гоё тайлбарлаад өчвөл илүү бас сонирхолтой баг. За дэлхийд тэгвэл иймэрхүү тохиолдлууд ямар байдгийг гэдгийг бас үзэгчтэй бас цохос дурдаад үзье. FIBA-гийн түүхэнд дэлхийд гээд ярихаар маш олон улсуудын юм жижиг ч юм уу жижиг том маш олон лигүүд байгаа шүү дээ. Тэнд 150 оноо 160 200 за 200 ч мэдгүй 150 оноо дараа авсан юмнууд байдаг. Монголын түүхэнд хүртэлтэй цолгон харин бол 158 оноо авсан түүх жишээ нь байх ч гэдэг. Сая бас нэг Монголын говслыг өлөө тэр бас нэг тоглолт хамарч 100 оноо авсан байсан нь. Гэх мэтлэн маш олон түүхэнд байгаа. Харин FIBA-гийн түүхэнд хамгийн өндөр оноо авсан тамирчдыг танилцуулаад хэлэхэд бол за эмэгтэй тоглогчдоос бол Израилийн лигийн 3 дугаар лигт Анат Дрейгер гэдэг эмэгтэй 136 оноо авснаар одоо дэлхийн түүхэнд хамгийн их оноо авсан эмэгтэйгэр нэрлэгдсэн. Эмэгтэй 136 оноо гэваад та. Тэгээ энэ 2006 онд босон тоглолт байсан байна. Тэгээд энэ тэгтээ айгүй муухай. Эсрэг баг юу нуугаад идсэн. 158 41 гэсэн харьцаагаар дууссан нөгөө багтаа. Юу 100 гаруй оноо. Тэгэд энэ эмэгтэй 136 оноо авахтаа баг хинх товтлогоо ганц харьцах хэвчээ. 156 оноос чи 136-ыг авсан гэж боддог. Багийнхан зүгээр хөнгө атлетик юм шүү. 10 жилийн хүүхдүүдтэй ч тоглолцсон шиг тоглолцсон байгаа. Баг 10 жил жишээ баг дунд ангийнхантай ч юм уу те. Тэгээд 6 он гэсэн үү? Тий 2006 он. Кобигийн 81 оноо авдаг жил юм шүү дээ. Тий. Баг тэр хурцлсан юм яа. За, эрэгтэй тоглогчдоос гэвэл FIBA-гийн зүгээс одоо бүртгэдэг те олон улсын хэмжээнд бол
Радиоч Карац гэдэг тоглогч. За энэ одоо хуучнаар бол Югослав одоогийн Серб улсын тоглогч байгаа. За энэ болохоор Евробаскет 1965 оны бүр нэлээд урьдчилан шатны тоглолтод Югослав улсаа төлөөлж Шведийн багтаа тоглохдоо нийтдээ 99 он авсан юм байна. Тэгээд энэ ч FIBA-гийн рекордууд ер нь 100 оноор төх ер нь хэцүү байдаг те. Ягаад гэвэл энэ чинь 10 минутаар 4 явдаг. Тэгээд энэ өндөр түвшний темптэй тоглолт ер нь бол 100 байтах ер нь бол 40 оноо авах ер нь хэцүү шүү. Надад ч баг нөгөө 12 минутаар хөрвүүлэх юм бол 100 оноо авах явчих юм шүү те. Тэгээд хамгийн сонирхолтой нь тэр үед 3 оны жилд байгаа комикс 65. Тийм шүү. Наа ч одоо нөгөө Вилдийн 3 жилийн дараа л юм биш. Багтаа ойрхон юм биш те. 34-нд талбай дээр 34 шидэд 31-ийг 34-нд давталгаа тэгээ 31-нд торгуул шидэлтэй. Бас нэлээд их шидэж. Торгуул маш их шидсэн. Тэгээд 2 оноо биш 3 оны шидэлт байхгүй байсан гэхээр бас сонирхолтой байгаас те. Ер нь ингээд ажиллаж байгаа бол ингээд маш олон оноо авахд ямар боломж үүсдэг вэхээр цаг зогссон үед буюу хамгийн алдаа шидсэн тохиолдолд ер нь айгүй оноо авах боломж бүрддэг юм байна гэж бодлоо. Цаг яваад ах тусам л оноо авах боломж нь багасаад байна шүү дээ. Ер нь бүх тоглоход амжихгүй. Тэгээ саяны хэдүүлээ баймедбэгийн хүртэл шин дээр харж байгаа маш олон жилийн шидэлтэй амжилттай үзэж цаг яваг байхад оноо авах ус тээ. За Олимпийн түүхэнд гэдгсэн чинь Оскар Шмидт гэдэг тоглогч. Оскар Шмидт 88 он тийм Бразилийн 88 оны зуны олимпиар 50 оноо авч ирсэн байна. Гэхдээ энэ маш гайхалтай нь юу гэхээр өрсөлдөж Испани хүчрэг Испани эсрэг авсан. Тэгээд тухайн үед ер нь Олимпийн төвшөнд FIBA-гийн олон улсын тэмцээн дэлхийн аварууд ер нь 50 оноо авна гэдэг бол өөрөө маш хүнд байсан. Одоо ч ер нь хэцүү шүү дээ ер нь тий. Тэгэж ингэж бүртгэгдсэн тамирчид байт юм байна. Тэгээ ер нь ингээд судлаад үзэхэд одоо Евробаскет тий. Евробаскет болон FIBA-гийн олон улсын тэмцээнүүд ч ер нь 40-оос дээш оноо авсан маш цөөхөн тоглож. Биш 50-аас дээш оноо авсан маш цөөхөн тоглож байна. Тэр 40 үеийн өндөр хэмнэлтэй загас мөг ялангуяа Евросакс бол нэг хүний гоцсон тоглолоор биш багийн системээр тоглолдог тий. Тэгээд хамгаалт бүр маш хэцүү алдаа үлээн гэдэг тохиолдол маш ховор маш хүнд хамгаалт контакт хамгаалттай тий. Тэгэхээр Европын төвшөнд бол 100 оноо гэдэг бол ойрын хэдэн жилдээ бол хэцүү санагддаг. Гэхдээ юу юм бэ те одоо жишээ нь FIBA-гийн сагсан бөмбөгтөр 50 оноо авна гэдэг чинь за зүгээр зөвхөн минутаар нь шүү. Минутаар нь конвертер хийх юм бол NBA руу за нэг 80 руу төгөхөр онол юм байна тий. Тийм ээ тий. 80 хавцааны. Тэгэхээр нэлээд өндөр онол байна л тий. 50 оноо гэж баг NBA бол 80 оноор төгсөж байгаа. Тэгээд чи багийн системээр тоглож байгаа тий. Ямар амар хамгаалт юмуд явдаг. Гэхдээ яг нөгөө 3-6 сэдрийг ингээ ярих юм бол ингээ өөр гээд ярих юмнууд ихтэй л дээ. Зүгээр минутын хойд харьцуулж байгаа шүү дээ. Тэгэхээр хоёр өөр юм дүрмтэй лигийг минут нүртэл ингээд тэнгэр газар шиг зөрүүтэй лигийг харьцуулаад яах вэ тий. Гэхдээ наа чи амар юм байна. Ингэдэгтэй угаасаа одоо шигшээ багуудын хувьд ярилцах юм бол Америкийн шигшээ ч гэсэн айгуу бүгд л шилдэгүүд байгаа шүү дээ. Америк гэлтгүй угаасаа бус улсын шигшээ бүгд яг шилдэгүүд орсон. Тэрэн дундаас нөгөө нэг оноо алтаараа тэргүүлнэ гэдэг бол хэцүү. Мелагийн хувьд одоо жишээ нь KD-ийн хувьд ч юм уу яг одоо Америкийн шигшээд яаж оноогоор тэргүүлж тоглолтууд хийдэг үлээ те. Тэрийг харахтаа нэг амар гоц өндөр оноо авч чаддгүй шүү дээ. Яагаад тэгэхээр яг л нөгөө суперстар уцтай ордог учраас. Тэгэхээр яг Оскар Шмидт яг тэр оноо бол бас л өндөр юм байна. Тэг бүр Испани эсрэг байгаа ш. Тийм байна. За ийм байна үзэгчтэй. Тэгээд битээр бас яг сонирхолтой гэсэн үүднээс бас та бүгдээс битээр өөрсдөө та бүгдээс асууя. За Монголын дээдлэгт яг одоогийн нэгдсэн дээдлэгт хамгийн өндөр оноо авах боломжтой Монгол тоглогчдын нэр гэвэл та бас хэнийг хэрдэг вэ гэсэн сонирхолтой асуултаар өнөөдрийнх нэвтрүүлгийг үлдээ мөн дээрээс нь бас яг санийхтай ажиллах та бүхэн яагаад гэдгээ бас тайлбарлаад өчвөл бас бидний сонирхолтой авах болно. Окей. Тэгээд дараагийн дугаараар та бүхэндээ уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй.